та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр өнөөдрийн сайхан өдөр Лугтганыхаа оршин сууж байсан нийслүүрийн нэгэн одоо зургийн талаар та бүхэнд хэлцгээе. Энэ нийслүүрийн түүхэнд холбогдох маш олон зураг байдаг. Та бүхэн бол өнгөрсөн жил нийслүүрийн түүхэнд холбогдох Монгол зургийн аргаар зурагсан 16 нийт бүх зурагдаад тэр нь бас өнөөдөр бас тодорхой сайн үр дүн төрөөд ингээд судлагдаад явж байгааг та бүхэн мэднэ. За энэ зураг бол шинээр олдоод шинээр илрээд одоо дөнгөж судалгааны эргэлтийг одоо анхныхаа илтгэлийг илгээд ингээд та бүхэнд танилцуулахад бэлдээд ирлээ. За ерөнхий агуулгын бол газрын зургийн ерөнхий тайлбар хэмжээс харьцуулал суурьшлийн бүс сүмхэд цэргийн хооронд зам бүр гэсэн ийм одоо дэд үстэй товчхон явна. За газрын зургийн ерөнхий байдал харагдах байдал ийм байна. За энэ нь ерөнхийдөө Японы тусгай алба бол 1915 оноос хойш Монголд ажилласан гэсэн тийм юу байдаг. Энэ зургийг бол одоо цэргийн тусгай ажиллагааны үндсэндээ тусгай баг ажилчид одоо энэ зургийг гаргасан юм байна лээ. За энэ зургийг бол одоо манай багш маань бол одоо орж өгөөд одоо ингээд би судалгааныхаа анхныхаа илтгэлийг та бүхэнд танилцуулах гэж байна. За энийг та бүхэн дараа дахин танилцуулнаа харуулна. За энэ юу нэмэхээр сонирхолтой. За энэ газрын зургийг бас өөрөө нэртэй, гарчигтай, дүрстэй хэмжээтэй байдаг. Тэгэхлээс нь дестралтай явъя. За энэ одоо газрын зургийн ерөнхий нэр нь бол Кулун гэдэг. За энэ Монголын Кулун гэдэг нь одоо доороос нь авч видео хийсэн. За энэ Кулун гэдэг үг бол энэ бол одоо нийслүүр гэсэн үг биш. Богдын үрэж гэсэн үг биш. Их үрэж гэсэн үг биш. Энэ ямар нэг байдлаар хүрээ гэсэн нэр томьёо агуулсан нэр томьёо биш. За энийг одоо ингээд орчуулах гэж нэлээд үзсэн, өрөөлөх гэж нэлээд үзсэн. За энийг л одооны яг ерөнхий одоо бидний хэрэгэлдэг дикшнэри тийм ээ. Японоор бол жишээ толбичийг ашиглаад бол огт өрөөлөхгүй юм лээ. За мэргэжлийн бол багш нараас асуухад бол энэ бол Япон биш байна. Энэ бол хятад үг байна гэдэг хариултыг маш олон удаа хэлжсэн. Гэхдээ энэ бол яач Япон үг байгаад бол би өөрөө мэдээд байгаа. Би бас Японоос баг зэрэг мэддэхүүнтэй. Тэгээ ингээд энэ Кулун гэдэг нэр нь бол болохоор зэрэг араас онцтой Курун гэх. Курун. Одоо бидний та бүхний харж байгаагаар бол урдаас онцгоор энро ико гэж ашиглаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь ерөнхийдөө бол ингээд төөрөгдүүлсэн нэр томьёо яваад байна. Төөрөгдүүлсэн гэдэг би юу шилэх гээд байна гэхээр энэ өөрөө цэргийн зорилтоор тусгай ажиллагааны үндсэн дээр тусгай операцийн үр дүнд хийгдсэн зураг учраас нууцлын зэрэгтэй нэг код байна гэж хэлдэг байхгүй юу. Тэгэхээр энэ нэг одоо энэ дээр код байгаа учраас бүр та бүхэнд ойлгомжтой болох үүднээс ханзаанд хөрвүүлэхээр зэрэг нэгт ханз нь болохоор энра гэдэг нь болохоор зэрэг одоо ханзын төлөвчөөс хайхтаж ёс зүй дэг журам гэсэн утгатай байна. Дараах нь ику гэдэг нь болохоор агуулгах хадгалах энэ л зөв л дөө. Урдлынхтай нь би санал нийлэхгүй байна. Ардынх нь агуулгах хадгалах газар гэдэг би өөр мэддэг. Тэгээ ингээ энэ хоёрыг нийлүүлэхээр ингээд нэг ёс зүй хэм хэмжээг хадгалах газар гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө богдын үрээ маань өөрөө нэг бурхан шашны соёл босголын одоо төв газар учраас тэрүүгээр төлөөлж хэлсэн болов гэсэн ийм ойлголт надад төрсөн. Гэхдээ энэ нэр томьёог дээр хоёр тайл гэрсэн. Нэгдүгээр хоёр тайлыг би энэ дээр бичээгүй. Яагаад бичээгүй гэхээр тэр жоохон эвгүй нэр томьёог байсан та юу гэхээр зэрэг энэ Кулун гэдэг нэр томьёог байхгүй улсын нэр гэж надад тийм мэдээлэл ирсэн байхгүй юу. Улс орнд байгаад улс төрийн нийслэнд байгаад богдхаанд байгаад хахад одоо байхгүй улсын нэрх нь одоо учиргүй. Яагаад тэгэхээр энийг л одоо би тухайн яг энэ зурагцсан он цогтой нь одоо таарж ойлгож байгаа. Энэ он зураг бол 1918-аас 20 онд судлагдаад 20 онд төрслөг зурагдаад 21 онд хэвлэгдсэн зураг байхгүй юу. Тэгэхээр 18-аас 19-аас 20 он гэдэг нь нэг хадгалт Сүсүжийн хөрчин төгөж орж ирээд 19 оны 10 сард орж ирээд 4000 зэрэгтэй оны өтгөөс дахиад 13 зэрэгтэй орж ирээд Монголын автономит тусалсан тэр цаг байхгүй юу. Тэр цаг үед таацуулт нийцүүлээд байхгүй улсын нэр гэдэг тийм товчлын кодоор бичсэн юм гэсэн тийм нэг ойлголтууд надад төрсөн. Бараг юм байх. Тэгээ энийг бол одоо ингээд энгийн нэр томьёо төл бишд бол энийг байгаад болохгүй нэр томьёо. За энийг л тухайн улс дотооддоо цэргийн зорилттойгоор одоо доор бичсэнтэй яг энэ одоо худалдаа цэргийн энэ логистикийн бичиг баримт бол хэрэгэлдэг. Ийм нэр томьёог одоо ингээд энэ зургийг их бичжээ. Тэгэхээр энэ Кулун гэдэг бол миний ойлголтоор бол одоо олон талаас нь сулсан энэ үедээ юу юм бэлээ. Монголын гол тосхон гэсэн үг юм болов гэсэн нэг тийм санаа сэтгэл төрсөн.
За энэ газрын зургийн хэмжээс нь маш тайван 1/100,000 харьцаатай. Тэгээ энэ зургууд их гоё л доо ингээд зурган дээр л одоо нэг уртраг өргөл маш тодорхой бичсэн. Уртраг өргөн одоо тэр байна тийм ээ. Ингээд ерөөхдөө өөрийнхөө зураг шиг зургийн дөв дөрөв чинь тийм ээ. За уртраг өргөгийн гараад тэгэхээр мөн адилхан ингээд юу Google Maps-аас гарт яг юм дөрөв чинь хэлбэртэй гарч байгаа байхгүй. Тэгээ энэ талбай эзлэхүүнийг нь одооны хэмжээсээр бодохдоо зэрэг урт нь 66.6 км, өргөн нь 51.8 км. Ингээд дунджаар бодоод тэгэхээр Улаанбаатар тулан Төв аймгийн газар нутгийг хамарсан нийтдээ 3450 км газар нутгийг хамруулсан ийм маш том зураг байна. Тийм учраас бол энэ бол одоо бус зургуудтай харьцуулахад бол агууламж тийм ээ баримтын одоо илэрхийлэмж тэр одоо нуугж байгаа мэдээлэл маш өндөр ийм зураг байна. За одоо газрын зураг тэмдэглэгдсэн огно гэж. Ерөөсөө энэ гурван огно байна. Японд бол англиар бичигдсэн. Японы эзэн Тайшо гэж энэ бол Японы 123 хаан 1912 онд хаан ширээс зугаад ингээд хаан ширийн эхний жилиг бол одоо 1-р он манайх шиг нэг олноор ирсэн 1-р он гэдэг чинь ингээд Тайшогийн 7-р он буюу 1919 онд судалгаад хамрагдсан гэж байна. За дараа нь судалгаанд хамрагдаад 21 онд судалгаагаа газрын зургт буулгаад тэгээд 21 онд 6 сарын 25-нд тэмдэглэгдсэн. Тэгсээр доор нь англиар болохоор зэрэг 18 он судалгаанд хамрагдсан, 20 онд сэлбэлээр зурсан. Тэгээ 20 он нь бол 21 он гэдэг. Ez бас нэг хоёр өөр он яваад байгаа. За одоо энд одоо газрын зургатаас тэмдэглэсэн суурьшлын бүсүүд та бүхэн одоо 6912 зургийн мэднэ. Манай 6 зургийн мэднэ. Одоо өөр бүсэд холбогдсон нийтээ 6 зургаар тэрийг бүгдийг мэдэх байх. Тэрийг би тоочод явах уу. За энэ дээр бол суурьшин бүсийг маш тодорхой тэмдэглэсэн. Бусад тодорхой тэмдэглэсэн онцлог хэрэгтэй за та бүхэн мэднэ. Энэ зүүн хүрээвэл одоо нэг зураг тэмдэглэсэн. Тэр хас тэмдэг байна тийм ээ. Хас тэмдгээр ерөнхийдөө бол одоо бурхан шашны төв гол хэсгүүд байл одоо японочууд хас тэмдгээр тэмдэглэсэн байна. Одоо ч японочууд энэ хас тэмдгээ хэрэгэлдэг, дээдлдэг, хөндлөдөг. Одоо Германы хас тэмдгээс ялгахын тулд бол одоо бүрэг хэлбэрт биш энэ дөрвөлжин тэг хэлбэрт дөрвөлжин хэлбэрт оруулж одоо ингэ тэмдэглээд одоо бол одоо бурхан шашныхаа сүм мэдийн дээр залж ингээд одоо жууч танилцуулж ингэдэг юм билээ. Тэгээд одоо энэ зүүн хас тэмдгээр хоёр бүс тэмдэглэсэн. Тэгээд нэг нь бол зүүн хүрээ буюу зүүн хүрээ 30 аймаг. За хоёр дахь нь гандан тэгшлээ тийм ээ. Энэ дээр зүүн хүрээ гандан тэгшлээ хоёр тав онцолж ирдэг. Энэ дээр нэг бидний сайн мэдих зүүн хүрээ энэ Мадрикс аймаг энэ дээр тэмдэглээгүй хоос орхисон байгаа. За гуравт нь баруун дамнарчин. Харамсалтай энэ баруун дамнарчин энэ дээр дотоод тэмдэглэсэн. Баруун дамнарчин 9 гудамжтай байдаг тийм. Энэ дээр бол 5 гудамжтай тэмдэглэсэн байна. Тэр гудамжид доотлол дээр угаасаа баруун гудамжны өргөн чөлөө гэж байсан шүү дээ. Тэр бол тэргүүрээ дэшээ бол одоо юу гэсэн баруун гудамж гэсэн. За энэ дөрөвдүгээр зүүн дамнуурчин гэдэг. За зүүн дамнуурчин бол болж байна ингэ тэмдэглэсэн зөв. Тэгэхээр зүүн дамнуурчин дээр бол зүүн харчууд болон сангийн үйлчин зэрэг хоёр одоо хэсэг бүлэг байсан. Тэр хоёр хэсэг бүлгийг бол тэмдэглээгүй орхисон байлээ. Энэ доотлолт нь бол одоо тэгээд доотлын энэ одоо энэ бол шавийн хажууд гэсэн. Шавийн хажууд энэ зүүнгээр доотлын бүлэг байсан. За тавт нь баруун өмнөд хараа гэж. За одоо энэ зургаас онцлог гоож хөө зүйл юу гэхээр зэрэг монголчууд одоо газрын зургийг судлахдаа ялангуяа нийслэл хүрээний газрын зургийг судлахдаа бол зүүн хүрээ гандаа хоёрыг л голчлон ярьдаг. Тэрүүгээр энэ зарималж байна. Тэгээд тэрүүгээр одоо тэгэл янз бүр үзүүлэлт гаргаж байна. Тэгэхээр одоо зүүн хүрээний нийслэл хүрээний бүтцүүд одоо баруун зүүн хүрээ баруун хүрээнээс гадна баруун өмнөд хараа зүүн өмнөд хараа гэж бол асар том юу байсан засрааны одоо зохион байгуулалт байсан. Тэрийг бол одоо нэг хүн ярьдаггүй. Гэтэл энэ дээр бол одоо ерөөсө тодорхой гаргасан. Зүүн өмнөд нь хэдэн хороо байсан байна, баруун өмнөд нь хэдэн хороо байсан байна. Тэрийг одоо ингээд бүгдийг заагаад гудамжаар зааглаа ялгаад гаргасан. Нийтдээ бол одоогийн судалгааны хэрэглэлтэнд одоо баримтаас харахад бол баруун өмнөд хороо зүүн өмнөд хороо нийлээд 36 нэр бүхий хороо байсан гэж байгаа байхгүй юу? Бага өсөө пүрвар бүтээл дээр ерөнхийд нь дурдсан 36 нэр бүхий хороо байгаа. Тэр бүгд л одоо тухайгаас засрааны нэгжүүлэх аймагуудынхаа нэршлэр Түшээд хааны хороо, Түшээд вангийн хороо, Дайчин вангийн хороо гэдэг юм те. Дахинч вангийн хороо гэдэг юм уу. Ингээд баруун хороо, зүүн хороо. За дараагийн долоот нь бол энэ Оросын консулын газар. Маш ижгээр тэмдэглэсэн боловч энэ бол өргөн царваатай байх хэрэгтэй. Энэ дээр ижгээр тэмдэглэсэн байгаа. За дараагийн нь бол Маймагт гэж байна. Маймагт гэж. Энэ бол одоо энэ цайны газар гэж бичсэн байгаа юм л да. Энэ цайны газар гэдэг.
цай завдаг газар гэсэн үг биш үү. За энэ нэг тэмдэг байна шүү дээ. Энэ бол одоо энэ газрын зургийг дурахад координатынхаа их цэгийг авсан газар байгаа байхгүй юу. Энийг ингээ онцлог тавьдаг учраас бол миний одоо яг өөрийнхөө судалж байгаа бол энэ бол Дүшээд банкны хорооны яг газар нутаг дээрс авсан байна. Дүшээд банкны хороо бол ийм эндээс авсан. Энэ одоо энэ зургийг за дараа шатар гарна да. За энэ газрын зураг эндээс нь сүм хийд энэ дээр орд ороо шүү. Хийд яад орд гэж бичихээс нь бичээгүй юм шиг. За нийтээ 7 орд бол тэнд хэлсэн байна. Одоо энийг одоо газрын зураг зааж өгнө. За хамгийн дээд нь одоо буян өрөөлтийн дашин хурал хийдэг. Дамбаас дэш байсан юм билээ. Доотлих нь бол одоо шашны бодлогоч дамд дээр чийлээ. Энэ хоёрын нэрийг бол одоо Японы Караган Китагана гэдэг хэлээр бол одоо ойлгомжтой байсан нэг уншиж болж байгаа. За одоо энд богдын 3 орд. Тэгээд Японоор Окю гэдэг одоо хааны орд гэж хэлж байгаа юм л да. Хааны орд нэг голын орд. Одоо энэ бидний илт хэлж байгаа зүйл юм байна. Тэр цаатлаг нь одоо гунгад гэж тэр цагаан орд. Тэгээд наруулын сүм бий, наруулын сүмэд тэмдэглэсэн. Энэ хайстай лаврын зуны ордон. А тэр урд нь байгаа нь тэр нэг юуны энэ одоо шадар зэргийн хоорон байна. Энэ л өндөө сүргийн хашаа. Ингэж тэмдэглэсэн. За энэ газрын зураг дээр бас цэргийн хоорон ус тэмдэглэсэн байсан. За сая тэр хааны торгон зэргийг хэлжлээ. Энэ хятад цэргийн хоорон. Энэ бол яалчгүй энэ зургийн дээр тод тэмдэглэхэд нь ягаад гэхээр зэрэг энэ зурагдсан болон судлагдсан он цаг нь бол хятад цэргийн хоорон оржсэн дээр бол яг таасарч байгаа. Анх бол одоо 1919 оны 10 дуусар эхний хятад цэргийн сүүшиж юм бол одоо 4000 зэрэгтэй орж исэн 3 цэргийн хоорон байгуулсан. Дараа нь 19 оны сүүлээр бол 100000 зэрэгтэй орж иж одоо бүгд Монгол Улсын автономи төрхийг бол одоо устгасан байдаг. За одоо эндээс энэ зургийн нэг гол онцлог бол бусад зургуудаар байдаггүй зүйл бол энэ нийслэл хүрээ буюу энэ дид үтсийн асуудлыг бол үнэхээр гаргуу цаа нэмдэлсэн. Дид үтсэд тухайн яа дид үтсэд бол зам байна, гүүр байна те өөр юу байх вэ? Энэ дээр л одоо нийтдээ 6 гүүр тэмдэглэж 6 гүүр тэмдэглэснээс одоо өөр бусад зургууд байдгүй гүүрүүд яамгийн гүүр өөр зургууд дээр харагддаггүй тийм ээ. За энэ 1987 оны Оросуудын гүүрэл байдаг. За богдын залар замын 2 гүүрэл байдаг. За худалдааны замын гүүр. Энэ тань нөгөө нэг зүүн сэлбийн баруун сэлбийн 4 гүүрэл огт тэмдэглэдэг юм билээ. Чадрын гүүр, төмөрчний гүүр, нөгөө юу юм 4 гүүр байдаг шээ. 4 гүүр аль нь тэмдэглэдэг юм бэ? Гэсэн юм яагаад гэсэн. За энэ саний зураг. Энэ зурган дээр одоо тэр цаана голооны тэмдэглэсэн. Энэ зургийн гол давуу тал бол нөгөө цайны зам. Худалдааны гол замыг бол үнэхээр гаргуулсан юм. Энийг би таагүй том зурган дээр харуулъя. Цайны зам орж ирсэн зам байна. Энэ хаашаа ингээд хотын төөрөөд энэ ингээд цайны худалдааны зам. Энэгээр л одоо бид бүхэн бол яг нийслэл хүрээний хотын төсвөр дээр байгаа цайны замыг бол километр радиус хэмжээгийн тодорхойлох бүрэн боломжтой энэ цааш нь баримтууд гарч ирж байгаа. За энэ бол ингээд ужаастаар байх юм. Энэ угаасаа ужаастаа гэвчээстэй байгаа. Энэ хултай. За ийм зураг байна. За энэ зураг бол ерөнхийдөө бол одоо түүхэн газар зүй талаас хаш тэр түүхэн талаас хаш тэр за цэвэр газар зүй талаас судлах боломжтой ийм шин зураг л одоо судалгааны эргэлтэнд орж байна. За ер нь бол түүхэн газар зүй талаас түүхэн газар тэр талаа Улаанбаатар хотын түүхэн газар зүй, нийслэлийн түүхэн газар зүй гэдэг ихтэй зэрэг бол энэ фургон бүтээл байдаг. За фургон бол одоо их бүрээг бол одоо өөрийн гэсэн нөхдөд ирэх бусдын нөхдөд өсөлтөөр орж ирсэн гэж хэлдэг ч сая судалгаараа шинэ баримтууд гарч ирээд их бүрээг өөрийн гэсэн зэстэй байсан. А зэс нь бол одоо Манжиг бүрэн цачааны 4-5 дугаар онд 2 онд амжигдаж хийгдээд тэр нь бол одоо 1924 онд хотын захиргаа байгуулагдаад үндсэн газар нутаг болж одоо шилжчихсэн байдаг. А тэгээд тэр 24 оны Монгол Улсын засгийн газрын 22 дахь тогтоолыг удамшлаад 29 онд анхны газрын зургийг зурсан байдаг. Тэр зурагтай энэ зургийг харьцуулах юм бол энэ зураг 3 дахин том зураг байгаа. Түүгээр бол тэгэхээр онцлог ийм зураг байна. За
Болох уу? Амц сайхан боллоо. За баярлалаа.